Наасаа миний нэрийг Алтан Түшиг гэдэг. Би жиг жог тэмцээний Тикэн 7 төрөлд гранд финалд шалгарч үлдсэн тоглож байгаамаа. За сайн байна уу? Наа Грет сан буюу Мөнх болт гэдэг нэг төшөв даун тэмцээнд гранд финалд үлдсэн тамирчин байна. Хамгийн анх Тикэн тоглож исэн маань гэх юм бол 7-8 настай үед маань гэрээ маань гадаа дэлгүүр дотор нэг Тикэн 3 зоосон тоглоомод байдаг гэсэн. Тийг их сонирхож байсан. Гэтэ тэр үед зүгээр сонирхож л байсан болохоос нэг тоглож эхлэегүй байсан. Би хамгийн анх Тикэнийг нэг 97 онд Тикэн 2-ыг анх Өргөө кинотеатрын доор нэг тоглоомын төв байхад харж байсан. Тэгээд их гоё санагддаг байсан. Тухайн үед болохоор яг Mortal UMK 3 тоглолдог байсан. Тэгээд хөдөлгөөн эднэр айгүй гоё харагдчихсан болохоор ерөөхдөө таалагдсан. Тэгээ найз нартайгаа 30 минут цаг авч тоглож үзчихсэн. Тэгээ яванда Тикэн 5-ыг нэг сонирхож байгаад Тикэн 7-оос л ер нь тоглож эхэлсэндээ юу цаашлуулаад ярих юм бол 19 оны үед яг Тикэн 7-гийн маань season 2 явж байгаа үед л яг Тикэн яг мэргэжлийн түвшинд тоглож эхлэе даа гэсэн зорилготой болж эхэлсэн. 2009 онд одоо хуучнаар World Arena гэдэг Тэнгисийн баруун талд тийм том тоглоомын төв байсан. Тэнд болохоор Тикэн тоглолтог найз нартайгаа нийлж байгаа Тикэний клуб нээжсэн. Тэгээд тухайн үеэс эхлээд ерөнхийдөө мэргэжлийн түвшинд тоглоё гэж бөөндөө өдөр болгон бэлтгэл хийгээд тэгээд ерөнхийдөө нэлээд амжилттай олон сайн тоглолтог мэргэжлийн тамирчид төрсөн. Тэгээд тухайн үед яг над өрсөлдөгч байгаагүй. Тэгээд би Facebook-ээр манай Монголд Тикэнэ тоглодог хүмүүс байх юм бол хамт ирж тоглооч гэж би өрсөн байгаа. Тэгэхэд баахан хүмүүс хурж ирээд жихэн Тикэний мэргэжлийн түвшинд тоглодог хүмүүс хурж ирээл за ийм хүмүүс байд юм байна гэж ойлгож аваад сайжрахыг хичээж эхэлсэн дээ тэр мөчөөс хойш. Олон улсын тэмцээнд явж исэн аймаг 2012 гээд Солонгосын Инчон хотод болсон тийм e-спортын тэмцээнд Тикэний төрлөөр Монгол улсад төлж явсан. За тухайн үед болохоор нэлийн олон орны мундаг тамирчид ирсэн байсан. Солонгосын JDCR гэдэг бүгд л ирсэн байсан. Тэр тэмцээнд болохоор шаналт 4-р хайранд орж исэн. Монголд гонс тоглоом бол хөгжиж байгаа гэж хөдөө бодож байна. Би бол Тэнгис кинотеатр дотор PlayStation газар ажилладаг хүн байгаа. Тэгээд тэндээс хааж үзэхэд бол ер нь одоогоор PlayStation тоглоом монголчууд их тоглож эхэлж байгаа юм байна гэж ойлгож байгаа. Ер нь бол тоглоомууд ер нь ихэнх нь онлайн болцсон байна. Тэгээд онлайнаар их өрсөлдөөн гарч байна. Тикэн болохлээрээс яг тухайн режим дотроо яг олон баартай гацхгүй тоглолдог. Харин өөр орны улсуудтай тоглоход нэлээд гацдаг болохоор олон улсын тамирчидтай өдөр өөр ингээд байн бэлтгэл хийхэд жоохон хэцүү байдаг. За тэгээд энэ Тикэн 8 гарснаас хойш нэлээд гайгүй шийдэгдэх хол гэж найдаж байна да. Ер нь байнга хоорондоо тоглолцоодог болохоор өөртөөхөө тоглолтын хэв маяг бүх юмыг нь ер нь ойлгоцтой байгаа. Манай өрсөлдөгч маань болохоор Түшиг гээд нэлээд мундаг тоглолдог. Залуу үеийн төлөвл одоо ер нь Тикэнийг сүүлийн үед маш хурдцтай сайжирсан. Ер нь шууд мэргэжлийн түвшинд тоглолдог болсон тоглогч байгаа. Тэгээ одоо өрсөлдөх тоглогч маань их чанга хүн болохоор их сандарч байгаа. Мөн их бэлдэж байгаа гэж тийм болохоор амжилт хүсээрэй гэж хүсэж байна. Би жиг жог имитер шоудан Тикэн төрлийн тэмцээнд шалгаж үлдсэн. Алтан Түшиг байлаа. Та бүхэн манай гранд финалыг яаж үзэх юмдаггүй байгаа бол за 12 сарын 17 болон 18-нд Unisport 3 суугаар болон жиг жогийн Facebook болон YouTube хуудасаар тэмцээн маань явагдсан та бүхэн үзээрэй.